Монгол хүмүүрт зориулав. Хүний амьдралын зовлон жаргалыг эдлэн туулж буй цаг хугацаагаан тавид аз завшаан хэмээн итгэж тулах цэг хайн эрэл хийх нь бий. Ийм л эрэл хайгуул, итгэл найдвар, олон мөрөөдөл дундаас бид нэвтрүүлгийнхээ гол баатруулах дашнамын даш давааг олж авсан юм. Эд хийж үтээх насандаан элэгний хавдартай гэсэн онш сонсцоход хавдар судлалын үндэсний төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгадаг болчихволч хэмээн гордлого тэн инээмсэглэх түүний амьсгал хормоор хэмжигдэж буй гэдэгт эвлэрэхэд хэцүүч бодит үннийг үзэгч танаас нуух боломжгүйд шалтгаан оршиж байжээ. Би анх удахгүй тийм айхтар хүндэрсэн юм ерөөсө бодог байхгүй. Тэгсэн чинь хэд зүгтээ хүнд шатны хавдар болж таараад солиулахаас өөр аргагүй болж таараад өөчтэй юу болж солиулах чи ямар үнэтэй гэдэг лээ гэсэн чинь үнийн дийлэхгүй болж таараад 100 хэдэн сая болж таараад тийм хүмүүстэй уулзаад амхандаа сэтрэг өдрөг байлгах гал эднэр сэтгэл өдрөг байлгах гал үз тараад энэ өдрөгийн бодол ер нь тэгэл өхөлцсөн бол өхөн л үзье заавал тэрэнд чинь яадаг юм бэл гэд бодлоо сонирм бодлоо гэж байна. Тэгээ үлдэж байгаа хэдийгээ хөршөнд оруулаад хаана байсан 100 хэдэн сая өрөнд оруулаад ингээд орон байрчгүй болгоод тухайн үед тэгж бодоод одоо ингээд зүгээр л яриад болоод байж л байгаа юм чинь. Надад ер нь хэр нас байна үлдсэн насыгаа жоохон хатайхан байлгахыг гэж санаатай л эмчээс асуусан зүгээр шудраг хэлчих. Надад хэр хугацаа байна. Та 10 сарын дараа гэхэд ингэж явж ингэж ярьж чадахгүй ш. Тэр анх их зөөвөртэй байдаг гэсэн. Одоо юу гэдэг нь өвчнөд дасна гэж байдаг юм уу? Их өвчин намдах юм хэрэгэлдэг байлаа. Бүр ингээд хөвтөд босчихдохгүй бараг гişээс басаа зөөлгөөд ингээд хавчаад айгүй зовлонтой. Тэгээ сүүлдээ эхнэр хөвгтөө ингэж зовоох гэж гэр бүлээ ингэж зовоох гэж л бас шаналх үе гарна л. Тэгэл 10 өвдөхөд тэгэл нэг 5-ыг хилдэг байлаа. Тэгээ сүүлдээ цөрсөр нэх ахтар өвчнөд хоочихгүй. Өвдөл мэдээж өвдөн л дөө. Би янган орой болохоор бүх бие ингээд хоолж шинхэ болцсон юм шиг ерөөсөө л чэйж дотор тэр чигээр ингээд янганал юм тэгэх гэтсэн юм шиг. Яг зүгээр эмчнэрийн хэлж байгаагаар хүмүүс хэлж байгаа элэг бол дүүлэг эрэхтэн гэдэг юм лээ. Өвддгүү л гэдэг юм лээ. Минийх өвдөл гэдэг. Одоо энэ өвчлийг үзсээр дараа чи өвдөж исэн юм уу гэх бах та. Хань манд тэгэл. Өвдөд ингээд үргэлж дуурхаа болчихдөг юм лээ. Хүмүүсийг зовоохгүй бол тэг. Ер нь зөөр байлгах. Ачиг олон хүмүүс байгаас тэгэл зарим нь бүр хүнд тэгэл яг сэхэнд дэж байгаа үед бол амар хэцүүсэн надад. Яг тэгвэл 7-8 хүн ингээд сэхэнд хамт ингээд өрөөнд байж хаад бүгдээрээ л хүж гараадсан. Бүгдээрээ л хүхэд юм сэхдэг хүн байхгүйсэн. Тэгэхээр надад амар сонь сэтгэл төрж ирсэн. Тэгээ за ямар ч гэсэн миний итгэнэл гэж залбирал бурхан хизээч муу мухагаар авч явахгүй сайнаар л авч явах хэрэгтэй өдүүлж авч явах хүсгүй гэж бодоод би залбирал хүүхдүүдтэйгээ залбирал тэгэл үнэхээр өдрөөлөх тусам сайжрал цэхэнээс гарч ирсэн. Тэр нурууны хаалганд ороход эхнэр маань өөр тавьж байгаа банкнаас лизинг тавьж байгаа олон хүмүүсээс тусалж байгаа. Тэгэл одоо тэр өрнөөсөө гарч чадаагүй л байгаа шүү дээ. Тэгэл дээрэс нь дахиад нэмэл үр тавина өмнө гэхлээр асуудалтай. Одоо бол миний зүгээс боломжтой зүйл болохоор өөрийнхөө зүгээс өөртөө байгаа бүх зүйлээ зарах. Тэ? Өөртөө байгаа бүх зүйлээ ингээд илгээрээ өгчнө. За жишээ нь хашаа байшин одоо боломжтой байгаа хэрэгжилж байгаа бүх зүйлээ зараад энэ зүйлд хүрэхгүй. Гэхдээ зарахад бол би бэлэн байна. Яагаад тэгэхээр амьдрал угаасаа л анхнаасаа хоосоо эхэлдэг шин. Аяг шанахтай л эхэлдэг шин адилхан. Тэрэн шиг тэгэд бол бэлэн байгаа. Тэгээд хүрэхгүй учраас тэрний үлдсэн нэмэрлэх одоо тэр боломжтой зүйлүүдийг л хүлээж юм да. Монгол хүмүүрт зориулав. Даштава 42 настай тэрээр эд хийж бүтээх эдэр залуу насндаа элэг шилжүүлэн суулгах ёстой гэсэн хүнд оншийг сонссон.
Тэрээр 3 жилийн өмнө нурууны хүнд хагалгаанд орсон. Гэхдээ банкнаас 10 сая төгрөгийн зээл авсан. Энэ зээлээ одоо хүртэл төлсөөр байгаа. Харамсалтай нь одоо түүнд илэгний хорт хавдрын эцэг хилжүүлэн сулгахаас өөр аргагүй гэсэн оншийг сонсоод бараг 10 сар болж байна. Түүний эхнэр охин хоёр түүний донор болохоор саналаа өгч эмнэлгийн шинжилгээ дүгнэлтээр тэнцсэн байгаа. Одоо даштаваад бүх юм бэлэн. Донор нь бэлэн. Бүр 2-2. Өөрийнх нь бие махбод одоо өвчний байдал яг одоо элэг шилжүүлэн суулгахад тэнцэж байгаа. Харамсалтай нь түүнд мөнгө байхгүй. Даштава бүх аргыг хайсан. Хандивын тоглолт зохион байгуулсан, найз нөхдөөсөө мөнгө гуйсан, ах дүү нар, ажлын газрынхан бүгдээрээ түүнд мөнгө хандилсан. Гэвч энэтхэг улсад хаалгаа идэх 120 сая төгрөг яагаад ч бүрдэхгүй байгаа. Энд бол зөвхөн Даштавагийн тохиолдсон гамшиг биш. Энэ өнөөдөр Монголын бараг айл болгон тохиолдож байгаа зовлон хүн болгоны зүрх сэтгэлийг зовоож байгаа шаналн гэхэд хэлсдэхгүй байна. Хавдар судлалын үндэсний төв эмнэлэг дээр элэг шилжүүлэн суулгах шаардлагатай, элэгний хатууралтай, элэгний хорт хавдартай хүмүүсийг бүртгэж эхлээд 1 сар болох гэж байна. Одоогоор бүртгэсэн хүмүүсийн тоо 200 холд авсан. Хагалгааг эхний ээлжинд өн төлбөргүйгээр 3 жилийн турш хийх хүмүүсийн тоо дөнгөж 20хон. Өнөөдөр энийг анхаарж байгаа төр засгийн түшээд салбарын сайд ямар ч хүн байхгүй. Энийг зөвхөн эмчнэр ярьж байгаа, энийг зөвхөн сайхан сэтгэлтэй буйны гараа сунгаж байгаа хэсэгхэн иргэд л ярьж байгаа. Одоо ингээл цаг хугацаа яваалаа. Шүүхэн мөнгө олоод уг нь яваад халгаанд орчвол зүгээр байдаг. Тэгэхээр одоо танд ямар арга байна? Яг тийм арга байна гэж мэдчихвэл ч одоо аргаар нь явчмаар л байна л да. Яг тийм арга бол надад үнэндээ алга. Гол асуудал нь болохоор мөнгө байна. Энтгэгт хамгийн хямдханаар хийлгийгээ судалсан чинь $40,000 гэдэг. Тэгээд Монгол мөнгөөр 80 сая төгрөг. За тэгээд очиод идж уух одоо юу тэгэл донорын мөнгө төгрөг имчилгээ тэгэл очиод амьдрах орон байр маргал те бүх юм ороод нэг 120-оос 130 сая төгрөгтэй авах юм бол тань болох юм байна. Тэгээд тэр их мөнгөийг бид нэр яаж болох болж чадахгүй шүү дээ. Боломж байхгүй. Өнөөдөр бид нэр зээлтэй гэл амьдарч байна. Одоо яаж мөнгө олох уу гэж харин бодоод л бүр болохгүй бол хашаа башингаа зарлаа гэж мөнгө хүрэхгүй. Миний аав бол хамгийн сайн хүн. Ер нь бол охтуудад одоо юу гоо аав нь яг л нэг тийм өмг төшөөг амьдралын яг ингээд бий олгож өгдөг юм шиг санагддаг. Мэдээж ээж нь төрүүлж өгдөг. Гэхдээ миний аав бол миний амьдрал миний одоо яг байгаа бие хүнийг бий болгоход хамгийн их тусалсан хүн. Даштавагийн гэр бүлд байгаа мөнгө болох ганц зүйл нь хашаа байшин. Үүнийгээ зарвал орох оронгүй амьдрах баталгаагүй болцгоо. Хамгийн аимшигтай нь байгаагаа зараад шаардлагатай мөнгөний 10%-ийг ч бүрдүүлж чадахгүй. Гэхдээ энэ гэр бүлд аав нь амьд байх нь юунаас илүү чухал. Монголд яг ийм шалтгаанаар байгаа бүхнээ зарж, өрн таран хийж амьдралаа аврахыг зорьсон гэр бүл олон бий. Одоо та бүхэнд энтгэг улсад очиж илгээ солиулсан иргэн оюуны яриаг хүргэе. 110 сая төгрөг болсон шууд гуруулаа яваад олуулаа явал бас нэлээд мөнгө орох байсан баг л та. Хамгийн гол нь бас цөөхөн үе явал арай хямд зардалтай мөнгө шүү дээ. Бид нар аль болохоор л хямд зардлаар явж байгаа юм чинь. Тэгээд мөнгө усахад бидэрт асуудалтай байсан. Тэгэл байраа зарыг гээд нэг байраа зарах гад зарагдахгүй болохоор банкнд тавьж зээл авч явсан. Бүгд дор бүрнээ гарц хайж байна. Тэр бүхний олонх нь амжилтгүй болж байгааг зөвхөн өнгөрсөн онд гэхэд элэгний хорт хавдраар нас барсан хүмүүсийн бүртгэл гэрчлэн. Хэдийгээр элэгний хорт хавдрын өвчл Монголд төдийгүй дэлхийд тэр дундаа хөгжиж буй болон буурай хөгжилтэй улс орны хувьд аюулын харанг дэлдсэн гэдгийг салбарын эмч мэрэгчлэтнүүд хэлж байна. Тэдний үгийг нотлох тоо баримтч олон. Зөвхөн тойм мэдээлэл хүргэхэд 2003 онд Монгол улсад хорт хавдраар 3511 хүн өвжилж тэдний 2929 нас орсон байна.
Харин энэ тоо 11 жилийн дараа буюу 2014 онд 5255 болон өөрчлөгдөж 3660 одоогоор нас барчихад байна. Энэ нь өвчлөлийн тоо 10 жилийн дотор бараг 2 дахин нэмэгдэж нас баралтын тоо 50% өссөнийг гэрчлэнэ. Харамсалтай нь энэ бол эдийн засгийн өсөлт биш. Аюулт өвчнөд нэрвэгдэн, зовж тарчлан Монголоо үрд орхин одсон монгол хүмүүсийн тухай гуниг харуулслыг илэрхийлэх урвуу тоон үзүүлэлт юм. Өдөртөө бид бараг 100 хүнийг үзэж байна. Манай илэгч нойруулах мэслийн дасгийн эмчнэр өдөртөө 100 гаруй хүн зөвлөгөөгд гаргаж байна. Тэгэхээр 5 өдөр дотор бол бараг 500 гаруй. 500 гаруй хүмүүс бол дандаа нэг давтан үйлчлэг шинэ хүмүүсгээ бүгд автагдж байгаа л да. Эдгээрээс аваад үзэх юм бол нэг 5-7% нь илүү солиулах асуудал шууд тулгарсан асуудал байгаа байхгүй. 5-7 бид чинь бараг 50-70 хүн. Тэ. Тэгэхээр чи 25-аас нэг 50 хүн байхгүй. 25-аас 50 хүн гэдэг чинь их тоо тий. Их тоо. Тэдгээр улсууд нь тэгэл давтан ирж үзүүлнэ яах вэ гээл. Тэгэл одоо илгэний үйл ажиллагааны жоо энэгшүүлэл тогтоосны дараа нөгөө хавдрын зогсоогоол тэгэл одоо ингээл цаг хожих асуудал байдаг. Цаг хожих боломжгүй асуудал нь одоо бид хэлж байгаа л да. За та бүхэн одоо биднийг хүлээж агаад амь насаа эндчүүд бас хэцүү тийм үү. Та нар солино гэсэн юм чинь хүлээж ий гэдэг асуулт тавиад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хавдар чи өөрөө байран дээр байхгүй. Чи өдөр болгон л ингэж үржээд байгаа болохоор хүлээж болохгүй байхгүй. Тэр нэг аюул. Одоо бид нэр яах вэ гэдэг ингээ асуудлыг аваад үзэхээр зэрэг хамгийн түрүүнд дээрээс онцлогооны асуудал их чухал байна. Тэр дундаа эрт онцлогооны асуудал. Хөдөө орон нутагт бид нар одоо явуулын онцлогоо их шаардлагатай. Тухайн бид нар умаа хүзүүний хөхний хор тавдраар бас үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хөдөө орон нутагт явуулын аппараттай бас хор тавдрыг илрүүлэх, эртний илрүүлэх чиглэл бол нэлээд сайжиж үр дүн гарсан шүү дээ. Одоо илгэнийхээ хор тавдрыг л яг л ингэж хэмжилмээр байна. Дахиад л тоо. Олон улсын хавдрын бүртгэлийн байгууллага ойрын жилд Монгол улсад хавдрын өвчлөл буурахгүй. 2025 он гэхэд жилд 6300-аас 7500 хүн шинээр онцлогдно гэсэн тооцоолол гаргасан байна. Жилд бол одоо нэг ойролцоогоор шинээр онцлогдож байгаа хавдрын нэг 36-аас 39% илгэний хавдруудад ангаар ажиллаж байгаа. Ер нь нэг зохион тохиолж байгаа эрхтэн эмэгтэй хүсн аган байрлалын хавдрыг би бас хэлхийн зүйтэй болоо гэж бодож байна. Илэг хотод умай хүзүү, уушиг, улаан хоолой, хөх, нойр булчирхай, бүр, өдрийн шүлүүд гэсэн хавдруу зохион тохиолдох одоо 9 аган байрлалын хавдрууд орж байна. Хавдрын чинь бол яг өөрийн биед бол ямар ч мэддэгч өөр байдаггүй юм байна. Өөр дээр ийм бий болсон мэд учраас дахин ирсэн хугацаанд нэрд үзүүлсэн чинь нөгөөх маань хурдан хугацааны хавдар учраас томроод тэгээд бүр хортой хавдар руугаа шилжсэн байсан. Ямар ч байсан энэ хавдрын өвчлөлийг бол мата хавдрын үндэсний төв дээр бол үнэхээр бас эмчилгээд онцлоод одоо бас ингээд эдгэрүүлэх эдгээр асуудах талд нь бол бүрэн бас байдгийн байна гэдгийг би өөрхийн биеэр л мэдэрсэн дээ. Яг ингээд бодит байдал дээр бол амбулаторийн үзлэг хийгээд сууж байхад өдөрт нэг бид нар дээр нэг 20-25 хүн тогтмол үзүүлж байхад тэдний бол нэг 5 хүртэлх тооны хүн бол өдөрт илэн солиулах шаардлагатай мэт харагдаж байгаа энэ бол яг зөвхөн бодит байдлаар. Тэгэхээр яг үнэн хэрэгдээ нөө Монгол улсын иргэд маань өөрсдөө илэг шилжүүлэн суулгах хагалгааны тэр өртгийг хүн болгон торлогоо дараалан дийлэх үгэл үнэхээр чадахгүй шүү дээ. Тэгэхээр маш их харамсалтайгаар олон улсууд нөө илэг шилжүүлэн суулгах хагалгааг хүлээсэн байдалтай ар гэрээрээ төрөл бүрж чадах ятгаараа мөнгө төгрөгийг цуглуулад явж ил байна. Гэвч яг өнөөдөр тэр тооны мөнгөө бүрдүүлээд амжилтаагаар илэг солиуллаад байгаа тохиолдлоос илүү тэр мөнгөө хүлээх явцдаа нөгөө илэг шилжүүлэн суулгах зааг хязгаараасаа даваад боломжгүй болоод амь насаа алдж байгаа болон өвчин хүндрээд явж байгаа юм харамсалтай тохиолдол бас их л байна. Тэгээ хавдар судлалын үндэсний төвөд үнэхээр ажиллахад бол одоо ажлын шугамарч очих юм. Тэгээд амьдралын одоо шаардлагаарч очихын ойр тойрныхан манаас бас л хавдартай одоо зовлон жаргал хуваалцах шаардлагатай хүмүүс бас байна. Тэгээ ингээ очиход бол ерөөсөө үүднээс нь эхлээл ингээл зөндөө олон хүн гэдэг очир дараа суудсан. Тэгээ хөрхийн хавдартай хүний чинь үгүйдэл нэг хүн дагаж ирдэг. За хүндэрсэн бол тэгээ 4 5 2 талын ах トゥ амар садан ээж ав эмээ өвөө гэд бүгд хөрхөд хагаад ингээд ирсэн. Тийм болохоор ерөөсөө
их хөлийн газар үнэхээр одоо манай хавдар судлалын үндэсний төв. Хавдар судлалын үндэсний төвөөр өдөрт нийтэд 2 цагийн бүртгэлээр 400-аас 500 хүн үйлчлүүлдэг. Нэгдүгээр цахим бүтээл, хоёрдугаар цахим бүтээлгээд шингэн дээр номер авахгүй шууд дараад авахгүй шууд очроор бичүүлдэг. Тэр нь 150 сая 200 хүн байдаг. Монголчууд жилдээ зөвхөн эмчилгээнд зориулж 58 сая $50 Монголоос гадагш зөөж байна. Үүний 11-ээс 15 сая $50 нь зөвхөн элэг шилжүүлэн суулгах мэс засалд зарцуулагддаг. Элэг шилжүүлэн суулгах мэслийн эмчилгээ өмнөд Солонгост 300 орчим сая төгрөгөөр хийгддэг бол энэтхэг улсад 100 орчим сая төгрөгийн өртөгтэй. Харин манай улсын 1-р төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэслийг 85 сая төгрөгөөр хийж байгаа. Хэдийгээр энэ хөлийн чандад хагалгаа хийлгэж буй өвчтнүүдийн төлж буй төлбөртэй харьцуулахад харьцангуй хямдад тооцогдох ч гэлээ бодит нөхцөл байдал дээр үүнээс ч бага үнэтэй байж болохыг анагаах ухааны сургуулийн мэдслийн тэнхимийн эрхлэгч доктор профессор Сэргэлэн дараах жишээгээр тайлбарласан юм. Хэрвээ долларын ханш хэрвээ буураад ирэх юм бол тэр 85 сая буураад ирнэ гэсэн үг байхгүй юу? Бид нар дандаа нөгөө одоо зөвхөн тэр Б вирусын эсрэг хепапик гэд тариа байгаа. Яг тэр одоо ширэн дээр нь хийдэг. Тэр гэхэд $350 үнэтэй. Ер нь хатуу байж хэвэл Америк долларын ханшин дээр л Монгол хүний амнаас хэмжилж байгаа юм биш үү? Ер нь бол долларын ханш өссөн бол бидэнд маш том цохилт болсон. Дээрээс нь одоо бид нар бол үнэхээр манай багийнхан энэ хийлгсэн хүмүүсээ хараад өрөвддөг. Энэ хүмүүс маань бол ядуураад ядуугийн туйлд ордог. Бага бүх юма тавиад амьдрахын төлөө илгээ солиулдаг. Тэгээд дараагаар нь дараагийн эмчилгээ хяналтандаа явж чадахгүй мөнгөгүй болчдөг. Элэг шилжүүлэн суулгах хагалгааг улсын клиникийн 1-р төв эмнэлэгт анх 60 сая төгрөгөөр хийж эхэлсэн. Гэтэл $10 ханшны өсөлтөөс улбаалan ердөө 2 жилийн дотор 25 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин улсын их хурлын гишүүд үүнд улсын төсвөөс 20 сая төгрөг өгөхөр болсон гэдэг мэдээллийг өгсөн ч бодит байдал өнөөдөр хэвээрэл байна. Сая эрүүл мэндийн даатгалын сан дээр ярьж байгаа, нийгмийн даатгалын сан дээр ярьж байгаад ер нь элийг шилжүүлэн суулгахтай холбоотой зардал дээр бид бол 20 сая төгрөг орчим одоо төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах болцоотой гэдэг ингээд шийдвэр гаргачихлаа. Хятад Орос энэ төр бол Оросын холбооны улс энэ төр бол ерөөсөө 100% төрөөсөө даадаг. Бүгд найрамдах Солонгос улс энэ эргэтэн шилжүүлэн суулгах мэс заслын 80%-ийг даатгалаасаа даадаг. Ийм учраас энэ улсууд чинь яагаад ингэж 100% даагаад байгаа юм гэхээр нэгдүгээр шинжлэх ухаанаа хөгжүүлэх гэж байгаа. Энэ чинь бол асар том одоо дэмжлэг. Хоёр дахь нь бол хүнийхээ амийг хамгаалдаг жинхэнэ хүний төлөө гэсэн нийгэм байгаа байхгүй. Харамсалтай нь манай улсад бол 85 саяыг нь яг өөрөө карманаасаа төлдөг. Эрүүл мэндийн даатгалын хураамж нэмэгдсэн. Тэгвэл дагаад тэр сард өгдөг хураамж нэмэгдсэн ч гэсэн нөгөө талд иргэдээс үзүүлдэг иргэдэд эмнэлгийн байгууллагаас үзүүлдэг тусламж үйлчилгээний тоо нэр төрөл нэмэгдсэн байна. Харамсалтай нь хураамжийг аваад байгаа мөртлөө одоо бол иргэдтэй уулзаад сонгогчтой уулзаад явахаар хураамжийг нэмэгдүүлж авсан мөртлөө үйлчилгээгээ нэмэх, үйлчилгээгийнхаа нэр төрлийг олшруулах, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах чиглэлрээс газар олигтой арга хэмжээ авахгүй байна. Нөгөө л байх байдгаараа байна гэдэг асуудлыг тавьж байгаа. Тийм учраас нэгдүгээр их хурлаас гарсан энэ хуулийг хэрэгжүүлээд явах хэрэгтэй гэж. Энэ салбар нь өнөөдөр толгойсон сайд байхгүй. Энэ салбарыг нь ажиллаж байгаа сайдууд нь одоо сүүлийн 3 жилийн хугацаанд бол 4 жилийн хугацаанд энэ 2012 оноос хойших энэ бүр эрхийн хугацаанд дандаа одоо мэрэгжлийн бос хүмүүс удирдах. Тэгээд тэр мэрэгжлийн бос улсууд нь удирдаад очиод нөгөө намын үзэл нөгөө намаараа ханддаг, намчид талцдаг тэр үзлээр очиод тэр бүх одоо мэрэгжлийн чадвартай улсуудын одоо бүр эмч совилгчнаас өсвөлээд эмнэлгийн дарга зэрэг одоо бүх төвшөнд нь сольж холиод ингээл үндсэндээ энэ салбарыг нурааж самарсаар л одоо 4 жилийг дуслаа шүү. Манай дээр чинь ялангуяа хавдрын хагалгаанд орсон хүн болон 3 сар болон хяналтанд үзүүлж явж байгаа. За жил болгон дээрээ давтаж компьютерийн шинжилгээ хийлгэж явах ёстой. Гэтэл тэр улсууд маань жил болгон хийлгэх тал дээр одоо биеийнх мөнгөийг чи хаанаас авах юм бэ гэж хэлж байгаа улс зөндөө байгаа байхгүй. Дараагийн тэтгэврийн зээл буухаар эмчээ үзүүлж болох уу? Хийлгэж болох уу? гэж хэлж байгаа улс зөндөө байгаа байхгүй. Тэгвэл улсын клиникийн 1-р төв эмнэлэгт нэгэнт элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж байгаа юм бол үүнийг хавдар судлалын үндэсний төв дээр давхар хийх зайлшгүй шаардлага бий юу? Үүнд эмч мэрэгжилтнүүд дараах тайлбарыг өгсөн юм.
Технологийн хувьд гэвэл өөр л дөө арай харьцангуй өөр. Тэр чинь шалтгаан тухайн одоо элэг шилжүүлнээс бол шалтгаан хоёр өөр байна л гэсэн үг. Нэг нь бол одоо элэгний хатууралтай буюу хавдаргүй хүмүүст элэг шилжүүлнээс бол одоо манайх бол одоо хорт хавдар элэгний хавдартай хүмүүст элэг шилжүүлнээс болох ажлыг гэдэг технологийн хувьд бол арай зөрүүтэй. Нэг эмнэлэг дээр ийм төрлийн хагалгаа Монгол улсын хэмжээнд ганц байгаад Монгол улсад хийгдэх шаардлагатай хүмүүсийн одоо шаардлагатай хүмүүст тусламж үзүүлэх боломж их хязгаарлагдав. Тийм учраас Монгол улсын хувьд бол олон төв дээр ийм төрлийн хагалгааг хийдэг байх нь Монголын иргэдтэй ач тустай тийм ээ. Дээрээс нь хавдар судлалын үндэсний төв бол бид бол хавдартай элэгний хатууралтай хүмүүст солих гэдэг. Тэгэхээр энэгээрээ бас ялгаатай гэдгийг ойлголт байна. Хүн амдаа аль болох тэр гадагшаа явж имжлүүлэхгүй, онцлуулахгүй болгохын төлөө л боломжийн хэмжээнд зүтгэсэн. Та бүхэн Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хөтлөгч Гантигмааг мэднэ. Тэрээр элэгний хорт хавдраар өвчлсөн төрсөн эгчийгээ элэг солиулах мэт засалд ороход нь түүний донороор оролцсон. Иймд жаргал зовлонг нь мэдэх хүний хувьар түүний үгийг хамтад нь хүргэе. Хавдар судлалын үндэсний төвийн дэргэд элэг шилжүүлэн суулгах хагалгааг дэмжих зорилготойгоор элэг нэгтэн монголчуудаас сангийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Учир юу гэхээр би доноруудаа төлөөлж орж ийн гэж өөрийгөө бол хувьдаа ойлгож байна. Энэ хагалгаа ямар хүнд байдаг, ямар их өртөг зардалтай байдаг вэ гэдгийг биеэр мэдэрч, махцуусаараа мэдэрч, сэтгэл санаа энэ амьдралаараа мэдэрсний хувьд би чин зоригтойгоор орсон. Гадагшаа явах зардал үнэхээр өндөр байдаг. Айл хэр модоо барьдаг. Тийм болохоор эх орондоо энэ хаалгааг нутагшуулж Монгол эмч нарын шадвараар бид гайхуулмаар байна. Монголын ард түмнийг 3 саяын хороохгүйгээр харин өсгмөр байна. Монгол хүмүүрт зориулв. Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн элэг цус, нойр булчирхайн тасгийн эрхлэгч чин бүрэн, сэтгүүлч мөнх баясгалан, соёлын гавьяа сүтгэлтэн хулан, гавьяач жүжигчин Ариуна, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хөтлөгч Гантигмаа, хуульч өмгөөлөгч Шинэн болон эмч нарынхаа хамт элэг нэгт монголчууд санг байгуулан үйл ажиллагаагаа эхэлсэн. Сангийн үйл ажиллагаа өнгөрсөн оны 12 дугаар сараас 2 жилийн хугацаанд Монголдо хавдартай элгийг шилжүүлэн суулгах нөхцөлийг бүрдүүлж эхний 20 хүнд хагалгааг үн төлбөргүй хийхэд чиглэх өгөөд үүний тулд эхний ээлжинд 1 тэрбум төгрөг босгох том даалгаврыг өөрсдөө өгчихсөн яв. Энэ талаараа нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал захидал өчиж тэрбум төгрөгийн төсөв илүүчлэн гаргахыг хүссэн. Хэрв энэ хүсэлтийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд хүлээн авч дэмжвэл элэгний хавдартай олон монгол хүн элэг бүтэн аз жаргалтайгаар амьдрах боломж нээгдэх юм. Энэ элэг нэгт монголчууд сангийн үйл ажиллагааг монголчууд маань тэр дундаа төр засгийнхан маань бүгд дэмжиж бид хэрвээ нэгдэж чадах юм бол бид бүгдийг бүтээж чаддаг гэдгийг бид нар олон жишгээр хардаг. Тэгэхээр монголчууд нэг үндэсний ив нэгдэл гэдэг нь маш их хэрэгтэй юм шиг надад санагддаг юм аа. Тэгээ энэ дээр ялангуяа хүний амь аварна гэдэг бол өөрөө хамгийн дээд буян байдаг. Тэгээ олон өвчтөе хүмүүст хандаж хэлэхэд бас мэдээж хэрэг болж бүтэхгүй, мөнгөгүй, өвчин зовиортой, шаналлтай, уур уцаартай байгаа зүйлүүдээ ингээл яриад байвал ургамал шиг ингээл яригдаал. Улам бидний хэрэг боломжийг харах тэр өнцөг маань харанхуй болно л гэсэн. Тэгэхээр ямар ч байсан боломжиндаа анхаарлаа хандуулаач. Хэрвээ бурхан хүсэж байгаа бол ямар нэгэн үе таалга танд байж л таараа гэж хэлмээр байна. Тэгэхээр азтай юм аа. Хүмүүс донор олдохгүй хахад бидэрт 2 донор байж штэ гэдэг. Баярлалаа. Элэг нэгт монголчууд сангийн хамгийн анхны хандивлагч нь Hero Group-ийн ерөнхий захирал Ган Хуйг. Тэрээр компанийнхантайгаа ярилцаж богино хугацаанд 8 сая 150 мянган төгрөг цуглуулан сайн үйлсийн аянд нэгдхийг сэтгэл зүрхээрээ уриалж элэг нэгт монголчууд санд хандивалсан. Түүний энэ санаачлага санг үүсгэн байгуулагч хамт олонд урам хайрлсан юунаас чухал гинтийн бэлэг байлаа. Манай аавын талын одоо ах дүүнээс 4 хорт хавдраа өнгөрсөн байдаг. За тэрнээс одоо 2 элэгний хорт хавдраа өнгөрсөн. Манай эмээ бас хорт хавдраа өнгөрсөн байдаг. Тэгээд мөнх баясгалан одоо сэтгүүлчийн постыг хараад бол нэлээд
сэтгэл одоо хөдөлсөн л доо. Тэгээ бид нар компани дотроо ярилцсан. Тэгээ манай ажилчид маш их төлөвлөлт оруулсан. Тэгээ бид нар үндсэндээ 3 хоногийн дотор 8 сая 150 мянган төгрөг манай ажилчид зүгтүүлсэн байна. Тэгээ өнөөдөр бид тэрийг ажилчдаа төлөвлөлөд авчиж ханд өргөлөө. Тэгээ өнөөдөр бас яг ингээд цаанаас нь бурхан ээж байгаа юм шиг маш сайн өдөр болж таарлаа. Хаврын хадаг сарын шинэ 8 өдөр буюу одоо Манал бурханы буус өдөр байгаа. Манал бурхан гэдэг нь өөрөө яг эрүүл мэндийн бурхан байдаг. Тийм болохоор одоо энэ хандив цуглуулж байгаа энэ сангийн улс ууч тэр за манайхны ууч тэр аль альных нь одоо зорилго үйлсэн бүгдээр бүтэх болно гэж найдаж итгэж байна. Залуучуудаа угаасаа л одоо төр засаг нь харж үзэхгүй бид нар өөрснөө хөдөлгөөсөөр арга байхгүй. Хүн болгон чадхаараа мянга тухуугаар цөмөрөө ханиваа өргөж энэ сайхан үгсийг дэмжих хэрэгтэй байна. Ер нь монгол хүн яагаад Монголдон элэг нэгт монголчуудынхаа дунд яг монгол хүнийхээ элгээр тэр дундаа бүр өөрийнхөө төрөл төрөсөд ах トゥ үр хүүхдээсээ тэр элгийг аваад элгийн шилжүүлэн суулгаж болдгоо юм бэ. Хэрвээ одоо Монголд одоо өвдсөн хүн болгон гадаад руу яваад байх юм бол зөвхөн мөнгөн өртгөөр нь ингээд тооцоход хөчнөөн олон зуун сая төгрөг бол бидний гар дээрээс гадаад руу урсж байна. Энэ урсгалыг нэгдүгээр зогсоох хамгийн гол нь тэр өвчтөндөө санхүүгийн дарамтыг учруулахгүй байхын тулд монгол хүн бол монгол элэг Монголдон одоо эмчнэрийн тусламжтайгаар шинэ амьдралтай залах бол бүрэн боломжтой. Тийм ч учраас энэхүү сан бол энэ ингэж одоо чаддаг байхын тулд энэхүү сан байгуулагдсан. Бид иргэдээ эрүүл аюулгүй орчин нөхцлөөр хангаж амьдруулах үр хүлээсэн төр засагтай болсон. Тэгвэл яагаад энэ мөнгийг төрөөс биш иргэдээсээ гуйх болов? Асуултын хариулт тун энгийн. Тэр нь улсаас мөнгө гарах боломжгүй тухай тайлбар юм. Зөвхөн хавдартай элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардалж биш. Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгыг ашиглалтанд орохыг хүлээсээр эмчлүүлэх, амьдрах хугацаагаа уртсгах гордлого тээсэн олон зуун өвчтөн хорвоог орхиж байна гэвэл худлаа болохгүй. Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилга 2011 онууд эхэлсэн. Тэгээ 14 онд өргөтгөлийн барилга дээр улсын төсөвт бол суугдаагүй хавдар судлалын үндэсний төв зогссон гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө бол 4-5 жил баригдаад дуусаагүй. Одоо нэг 60-аас 65% орчим хувийн гүйцэтгэлтэй барилга байгаамаа. Өргөтгөлийн барилгыг бол маш хурдан ашиглалтанд оруулах шаардлагатай байгаа. За төсөвт бол барилгын мөнгнөөс сууж өгсөн би явж байгаа гэж ойлгож байгаа. За харамсалтай нь өргөтгөл маань баригдаад ашиглалтанд орлоо гэхэд бас л нөгөө одоо тэр чинь хоосон өрөөнд өвчтнүүд маань эмчнэр маань орчихгүй шүү дээ. Тэгээ бас нэг ор дээр сандал ширээ тавих хэрэгтэй. Тэрнийх нь асуудал шийдэгдээгүй хамгийн багаар бодоход 300 сая төгрөгийн асуудал байгаа. За бид одоо олон ажлын график төлөвлөгөө гаргуулсан ажиллаж байгаа. За энэ 2016 оны 6 сарын 30-нд хүртэл шахуу нийлэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Одоо дуусахгүй гэдэг нь бид одоо ингэ хэлэхэд бол эрт байна. Анх намайг 2010 онд хавдар судлалын үндэсний төв дээр резидент гэж залуу хэмжээр ирээд тэнд суралцахад одоо миний багш Чимбүр эмч маань надад хэлэхдээ за энэ манай ингээ өргөтгөл баригдаж байгаамаа. Тэгээ одоо чамайг төгсөгт чинь энэ өргөтгөл баригдчихнаа. Тэгээд бид нэг ингээ бүгдээрээ элэг шилжүүлэн суулгах ингээ баг хамт олон болж ажилланаа. Тэгээ ирээдүйн одоо чамайг төгсгöd энэ байшин баригдаад чиний ажлын орондоо гарнаа гэж хэлчихсэн. Тэгээ одоо л тэрхүү өргөтгөл маань баригдаж амжаагүй байгаа. Одоо баригдахаар шийдэгдсэн тул их баярлж байна. Үнэн байгаасай л гэж хүсэж байна. Энэ бол зөвхөн нэг эмнэлгийн өргөтгөлийн байрны асуудал биш юм. Тус эмнэлгийн ачааллыг 30-аас 40% бууруулж хагалгаанд орох гэж сар хүлээдэг, эмчид үзүүлэх гэж 14 хоног хүлээдэг хүлээлтийг наашлуулна. Тэр хэрээр эрт онцлуулах, цаг алдахгүй эмчлүүлэх боломж эдгэрэх магадлал наашлна гэсэн үг. Гол нь өргөтгөлийн барилга баригдаж дуусаагүй гэдэг шалтгаанаар Австрийн засгийн газрын хөнгөлөлтөө зээлээр авсан бүхэл бүтэн 7 сая еврогийн тоног төхөөрөмж агуулхад өвөлдсөн гэвэл үзэгч та итгэхгүй. Харамсалтай нь итгэхээс өөр арга алга. Энэ багаж ирсэн цагаасаа ажиллаж эхэлсэн бол энэ хугацаанд хичнээн халуун ам аврагдах байсан болоо гэж бодохоос яс янгинэ.
одоо энэ төхөөрөмж хадгалтын горим зөрчснөөс ашиглах боломжгүй болсон бол яана. Тэнд юу болж ямар аюул учирч байгааг бидж эмчнэрч өвчтнүүдийн хинэнч таашгүй. Өртгөлийн барилга энэ жил ашиглалтанд орвол бид одоо энэ тоног төхөөрөмжөө ашиглахад билээ. Өнгөрсөн үеэр бол бид нэлээд хүүтэн үйлдсэн. Бид 2 дулаан гараашаа бас өөрийнхөө болцоогоор ингэж скивээр дулаалаад дотор нь мөн температур хэмжигчийг 2 талд нь тавиад өдөр болгон ээлжээр ингэж үзэж 6-аас 7 градусаас дээшийн халуунд хадгалах юм том төхөөрөмж байгаа. Тэр шугамаараа бид хадгалж өдөө хөрлөө л дээ. Одоо энэ 2 шугам урж суур, дижитал эрентгээний аппарат, ангиогийн аппарат, бусад дагалдах хэрэгслүүд гээд мониторууд байгаа. Өртгөлийн барилгад ашиглалтанд орох ийм зүйл одоо өнгөрсөн 10 сар 2015 10 сар он ирсэн, Австри улсаас ирсэн 7 сая еврогийн тоног төхөөрөмж байгаа. Одоо энэ талд бас нэг хэсэг таад байгаа. Энэ 2 гаражтай, дулаан гаражтай бид байрлуулсан. Тэгээд үүдээ скил эзчний дулаан гараж гэлсэн үүднээсээ бас салхи зөх байх бас тоног төхөөрөмжийн бас доголдол үүсч магадгүйгээд бас өөрсдийнхөө болцоогоор дулаалсан. Энэ хүнийг одоо 3 хоног хөвтүүлчих гэж бодъё л да. Тэгэхдээ нөгөө араас ирээд ойшрлоо бид чинь төлөвлөгөөр явдаг. Араас ирээд ойшрлоод явж байгаа улсууд маань бас хойшлогдох асуудал яригддаг. Тийм нэг асуудлууд бол ер нь бий. Одоо тэгэл энэ аппарат одоо юу гэдэг энэ уртлын шинэ байр ашиглалтанд шинэ аппаратанд очтол энэ мань битгий эвдэрчээсээ гэж үдэрсэн залбирал явж идэг юм шүү дээ. Миний ард харагдаж байгаа энэ шинээр баригдаж байгаа шар ирээн барилга бол Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн шинэ өргөтгөл. За энэ өргөтгөлийн барилгыг барих мөнгийг шийдэж өгөхгүй 5 жил гацаасан байдаг. Харин өнгөрсөн жил 2015 онд улсын их хурлын дарга энх болдын одоо хүчин чармаалтаар мөн зарим улсын их хурлын гишүүдийн хүчин чармаалтаар энэ барилгын хөрөнгө мөнгө шийдэгдэж одоо баригдаж байна. Эрүүл мэндийн төрийн нарийн бичгийн дарга Ламбагуан үүрэг болгосноор бол энэ барилга 6 сарын 29-нд дуусах ёстой. Ингэж дуусснаар энэ дотор элэгний төв байгуулагдах ёстой. Элэгний төв байгуулагдсанаар Монголд хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг манай эмчнэр хийх ёстой юм аа. Түрүү үзүүлсэн Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн өргөтгөл 1.5 тэрбум төгрөгөөр энэ 2016 оны 6 сарда багтаж ашиглалтанд орно. Харин миний энэ ард харагдаж байгаа энэ 2 эскалатанд Австрийн засгийн газрын тусламжаар Монгол улсад өгч байгаа 7 сая еврогийн үн өртөг бүхий дэлхийн нийтийн шинжлэх ухаан технологид хөл нийлүүлсэн үнэтэй аппаратууд хадгалагдаж байгаа. Яг гэвэл уг өргөтгөл ашиглалтанд орохгүй байсан загсан тоног төхөөрөмжөд ирсэн эмнэлгийн байгууллага аргагүй ирхэн эскалатор онгоолгоод энэ дотор хийж хадгалсан байгаа. Энэ дотор өнөөдрийн дэлхийн нийтэд одоо хөл нийлүүлэн алхах туяа эмчилгээний шугам хурцсгуур хэмээх үнэтэй аппаратууд бий. Мөн одоо шинэ өргөтгөлийн барилгад нь тавих элэгний төвд одоо ашиглагдаж болох өртөг бүхий үнэтэй багаж хэрэгслүүд энд байгаа. Ард минь харагдаж байгаа энэ өндөр гоёмсог саарл байшин бол хувийн хавдрын эмнэлэг. Энэ эмнэлэг ерөөсөө жил гаруйхны хугацаанд энхүү хурдтай болсон. Гэхдээ бүр Хавдар судлалын төв эмнэлгийн хашаан дотор хүч төрөмгийлэн барьсан. Гэтэл өнөөдөр улсын эмнэлгийнх нь өргөтгөлийг бариулах гэж бүхэл бүтэн 5 жил хөрөнгийг гацааж үйж энэ жил арайхийн ашиглалтанд оруулах гэж байгаа. Тэгэхээр манай төр засаг ямар ажиллаж байгаа нь зөвхөн эндээс харагдана гэж бодож байна. Улстай ганцхан байдаг Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгт үзүүлэх гэж ирсэн иргэн болгон хувийн эмнэлэг рүү явж шинжилгээнд ордог, хувийн эмнэлэгт очиж компьютер томографт үзүүлдэг. Хувийн эмнэлгүүд энэ үзэгдлийг дагаад тодорхой хэмжээний бизнес хийдэг. Тэд нар компьютер томограф болон бүх төрлийн шинжилгээг өндөр өртгөөр хийдэг. Ингээ бодохоор төр засгийнхан маань санаатайгаар хувийн эмнэлгүүдэд боломж олгож энэ төрлийн бизнес эрхлэхийг дэмжиж байна уу? Эсвэл улсынхаа ганц эмнэлгийг бодлогоор ингэж ядуу байлгаж тоног төхөөрөмжийг шийдэж өгдөг үү? Альва мөнгө төгрөгийг өөрсдийнхөө зөвөөр шийдэж өгөхгүй байлгаж зөвхөн хувийн эмнэлгүүдийг цэцэглэн хөгж үүд хаалгын нээдэг юм уу? Энэ их сонио асуудал. Монгол хүмүүрт зориулв.
Хүн бүрийн амьдралд хандах хандлага, тэмүүлэл өөр өөр. Нэвтрүүлгийнхээ оролцогчдыг ч тэдний санаа бодлын илэрхийлэл байгаасаа гэж олон талыг нь бодолцсон байж сонгодог юм. Тэдний нэг бол Шархуугай. Өдгөө 60 насыг зоогож буй түүнд эмч 2 жилийн өмнө элэг солиулах шаардлагатай гэсэн онш хэлсэн. Хэдийгээр тухайн үедээ газар тэнгэр нийлэх мэт санагдсан ч одоо бол өөрийгөө би эрүүл хөөн гэсэн итгэл үнэмшлэр хөглөж ирээдүйд юу хийх тухайга төлөвлөн инээмсэглэн зогсох нь бас л бахархмаар. Сэтгэлд жаахан ч гэсэн тайвшрал бэлгэлсэн түүнд нэвтрүүлгийн хамт олонны өмнөөс талархал илэрхийлье. Би 2014 оны 9 сард хавдар судлалын эмнэлэг дээр очсон. Тэгээд тэр эмч бол одоо яг хатуур бол одоо 4-р үе шатандаа орцсон. Одоо нэг ёсондоо эцсийнхаа юунд орцсон байна гэж надад хэлсэн л дээ. Эхлээд тэр над ингээд хавдар үүссэн байна гэхэд үнэхээр хүнд тулсан яг. Тэгэл би одоо яг та гараад их нэртэй хэлсэн одоо яг за ийм болсон байна. Одоо тэгтээ яг энэ бол одоо ингээд мэдээж ойлгомжтой өвчин. Тэгэхээр энэнд бол одоо нэг би бол одоо хямарч ингээд сүйд болоод ах юм алах гэд. Тэгээ эхний нэг цаг их хүнд байсан л да надад ямар ч шал утгагүй л санагдчихсан надад. Энэ хүн ийм одоо ингэж амьдраад ийм байж ах шаардлагатай ч юм уу тийм ээ 40 жил амьдарчаа тэгээд нэг ганцхан хормын дотор ийм болоод ирэхээр чинь тэгээд яг сүүлд нь бол байдал өөрчлөгдөв. Тэгээд нэг төр зур мартагнаа тэгээд яагаад тэгээд бол би бол өөрийгөө одоо бол би эрүүл хөндлөж бодоод байдаг ерөөс. Эмч нартай итгээд өөрийнхөө хүч чадварт итгээд те ар гэрийн дэмжлэг өндөр байгаад сэтгэлийн тэнхээ өндөртэй байх юм бол энэ хүчнийг ер нь ялж чаднаа л гэсэн үг. Одоо би бол ер нь бол нэг тийм айхтар тийм өвчтөн хүн биш л те. Хүнийг өвчтөй энтриг гэхээр би жоохон тийм бас дуртай биш хэрэгтэй тий. Тэгэхээр огн гоё юм төлөвлөчөөд л байгаа. Юу төлөвлөсөн? Яг та бас л бизнестэй тий. Тэрнийгээ бол би одоо тэгэл хийн тэгэл. Тэр санаагаа хуваалцч хүмүүс нууцаа алдчихгүй. Үгүй бас тэр болохгүй. Яг ийм монгол хүнээ хайрлах чин сэтгэлдээр элэг нэгт монголчууд сангийн үйл ажиллагаа чиглэж буй гэдгийг дуулгахад таатай байна. Бидний үйл ажиллагааг дэмжиж улсын драмын эрдмийн театрын Цэрэн самбуу захирал улсын бүх театруудыг элэг нэгт монголчууд сангийн үйл ажиллагаанд зориулан нэг өдрийн хандивын тоглолт зохион байгуулахаар шийдснээ дуулгасан нэвтрүүлэг бэлтгэх явцад болон сангийн үйл ажиллагааг эхлүүлснээс хойш тохиосон онцгой нэгэн баяртай үйл явдал болсон юм. Энэ хор тавдар гэж энэ аимшигт өвчний тухай сонсоод дуулаад бид бүхэнд бол нэг дутагдал байдаг байна л да. Бид энэ аимшигт өвчнөд бол дассан байна шүү дээ. Тухайлбал одоо Монгол улсад энэ цаг үед бол яг хор тавдраар үүсгэн 15,000 хүн байдаг байна шүү дээ. Энэ 15,000 хүнээс бол 3,000 хүн бол жил болгон одоо хороогийн мөнгөсийг үзүүлж бидний дундаас зуур дараад хагацаа одож байдаг байна. Тэр утгаараа бол 1939 оны халахлын дайнд нийтдээ бол 2400 орчим Монгол иргэд ам эсцэн юм тоо баримт байд юм байна. Энэ тоотой харьцуулаад үзэхээр жил бүхэн одоо энэ өвчний шалтгаанаар бид нэг 3,000 иргэнэ хороогийн мөнгөсийг үзүүлж яана гэдэг ч юм бол Монгол улс бол тийм дайны голомтод байгаатай зөвлөж хэлж болно үдтэй. Харамсалтай. Хавдрын өвчин тэр дундаа хавдартай элэг шилжүүлэн суулгах мэслийн эмчилгээ яагаад саатаад байгаа талаар судалж нэвтрүүлэг бэлтгэх сар орчмын хугацаанд цензургүй сурвалжлага нэвтрүүлгийн багийнхны олж мэдсэн ганц зүйл бол яахын аргагүй мөнгөгүй хүн амьд явах эрхгүй нийгэмд амьдарч байгаа юм байна гэсэн ойлголт. Дээр нь эмч нарын энэ их хүсэл тэмүүлэл зорилгыг хэн дэмжих юм бэ гэдэг асуулт. Мянган өвчтний биеийг сэтгэлтэй нэмчилдэг авралт эмч нар өнөөдөр 500-аас 600 мянган төгрөгийн цалин авч байна. Үүнийг шүүгчийн цалинтай адилхан жишсэн мэдээлэл хэвлэл мэдээллээр явсан ч хинч авч хэлтсэнгүй. Тэгвэл бодит амьдрал дээр
Монгол хүнийг илгээр хүлэхгүй төлөө элэг нэгт монголчууд санг байгуулж өдөр шөнөгүй хандив цуглуулахаар зүтгэж буй гэдгийг нэвтрүүлгийн төгсгөл онцлон дуулгая. Тусламар байдаг, чадмаар байдаг, уул нь боломж байгаад байдаг. Гэтэл харамсалтай нь манай яг өнөөдрийн байдлаар бид нар тэр элэг соёл хагалгаа яг өнөөдөр хийж чадахгүй шүү дээ. Тэгээд тэр хүнд та боломжтой бол энэ мөнгөтэй бол одоо Солонгос энтгэг явах боломжтой байна гэд хэлээд гэтэл нөгөө улсууд маань боломжгүй баг. Энэ бол ерөөсөө л яг одоо чаддаг юмныхаа өмнө бүх хийж байгаа мэт нэг л боломж юм л дээ. Гэтэл одоо бусад тохиолдлоор элэг шилжүүлэн суулгахаас бусад төрлийн ер нь элэгний хавдар дээр хийгдэг менежментийн бүх эмчилгээний төрлүүд бол манад байгаад хийгдээд лээ шүү дээ. Тэр болгонд бол бид нар боломжоор тусалж л байна. За гэтэл яг энэ боломжтой бас хийгдээд байгаа юмыг өнөөдөр бид нар хийж чадахгүй байгаа байдал нь маш харамсалтай. Бид ярихгүй бол болохгүй. Энийг анхаарлын төвд оруулснараа бид энэ төслийг хэрэгжүүлэх боломж хүрдэ. Би нэг ийм имийг хэлэх хүсэж байгаа юм л да. Одоо бас улс төрчч болон иргэдэж гэсэндээ нэг аюул чухал зүйл хүн бол өөрөө үнэт эрдэнэ. Өнөөдөр бидний хөөцөлдөд байгаа энэ уул уурхайн баялаг энэ газар доороос ухаж гаргаж ирж байгаа энэ баялаг чи өөрөө манай Монгол одоо үндэстний баялаг юм биш юм аа. Баялаг нь өөрөө хүн гэдэг дээр бид анхаараач. Ийм л хүсэл тавиад. Цэнзүүргүй сурвалжлага багийн энэ удаагийн сэдв хорт хавдар. Өнөөдөр Монголын маань айл өрх болгон хорт хавдрын зовлон амсаж хагцал үдсэн гэхэд хэлсдэггүй. Гэтэл өнөөдрийн хүртэл төр засгаас хорт хавдрын эсрэг дөрвтэй алхам огтхонч авахгүй байна. Тэд зөвхөн сандал ширээгээ булаацалдаж гадаадын элдв хурал цуглааныг Монголд зохион байгуулж их хэмжээний мөнгө үрж байгаа боловч өнөөдөр хорт хавдрын эсрэг зориулсан мөнгө нь үнэхээр ичмээр. Тухайлбал миний ард харагдаж байгаа энэ хавдар судлалын үндэсний төв эмнэлэг бол улсын хэмжээнд байдаг цорын ганц эмнэлэг. Өнөөдөр Монгол хүн элэгний хорт хавдрын өвчлөл нас баралтаараа дэлхийд тэргүүлж байгаа. Гэтэл төрөөс энэ эмнэлэгт 800 сая төгрөгийн төсөв төлөвлөсөн. 800 сая төгрөг гэдэг бол энэ эмнэлгийн зөвхөн элэг цус нойр булчиргаан дасгийн 3 сарын хэрэглээ. Монгол улсын хуулиар өнөөдөр хорт хавдрыг төрөөс бүх мөнгөний дааж эмчлүүлэх ёстой гэж заасан байдаг. Харамсалтай нь энэ бүхэн өнөөдөр хуулиараа хэрэгжихгүй байна. Элэгний хорт хавдартай хүнд элэг шилжүүлэн суулгах мис заслыг Монголдо хийж нутагшуулахын тулд тэр бум төгрөг хэрэгтэй байна. Энэ тэр бум төгрөг бол уур шугамдаа сайд дарга нарын ундаг Lexus 570 машины өртгөр бодоход дөрвөн л машины үн. Гэтэл өнөөдөр энэ мөнгө Монгол улсын төсөвт байхгүй. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсөвт ч байхгүй. Монгол хүний амь нүүрсний үннээс шалтгаалдаг. Монгол хүний амь алдцснээс хямдхан болсон энэ үед цэнзүүргүй сурвалжлага баг Монгол хүн бүрт зориулж хорт хавдрын сэдвийг хөндөж байна. Одоо засаг төр маань л жоохон чадaltaй бол одоо энэ сайн дэмжиж тэр аппарат хэрэгсэл юм хүмүүс авч өгөөд хөрөнгө санхүүдээр нь дэмжиж өгвөл уг нь яах вэ энэ чинь тэр хүнээ авчвал хүн гэдэг чинь одоо хамгийн уг нь чухал юм байгаа шүү дээ уг нь. Одоо хийхэд бэлэн эмчнэр нь байна. Боломжийн зүйлүүд нь бүгд байна шүү дээ. Донор байна. Одоо зүгээр ингэ солиод тавихад шаардлагатай тэр зардал нь хэрэгтэй байна. Тэр зардал одоо хаанаас хизээ босох гэдэг одоо гарын сэт зурдаг том хүмүүстэй бол асуудал биш л байна. Тэр бом орнууд ингэ хэрэгэлдэг хэвгдэг л үү шатдаг тэр улсад болдог бол энэ над шиг олон хүмүүстэй л туслаад асуудлыг шийдэж өгчүүл болохгүй юм байхгүй л шиг санагддаг. Тэгээд тэр би мэддэг бол одоо шийдчихвэл би мэдхгүй учраас одоо хүлээгээл гэж байгаа зүйл. Монголд ингээл бидний шиг амьдралтай хүмүүсийн дунд бол энэ мөнгө хизээч боломжгүй юм шиг санагдчих болох ч гэсэндээ зарим хүмүүсийн хувьд бол яг 7 хоногийн хэрэглээний мөнгө ч юм уу те эсвэл юу гэдэг хүүхдийн төрсөн өдөр дээр хэрэгэлдэг мөнгө ч юм уу байж болно шүү дээ. Тэгтэл хүний алтан ам ингээд бээсэн дөрөөн дээр хахад яагаад тий зүгээр тий бүхнийг ингээд бодоод төр засгаас ингээд тусалж болохгүй гэж цаана байж л их юм. Тэгээ би гайхаад гэрэл ундраас гэрэл ундраас яава гэдээ ороод ирсэн чинь шууд зурагтан асаал
зурагтан дээр хоёр охин маань дуулаад энэ дуу дуулаад манай хөргөн маань гитар дараал. Хөө тэгсэн чи би шууд уйлс нулимсгойж. Миний дотоод байхгүй. Аамын данч төртэй. Насыг зөөж буцаар байгаа шуудад хааштай. Өөрөө төлөвч орчлон дүүлэн гэж надад хайртай. Өдрөөс өдөрт холдсоор байгаа автаа би хайртай. Унах болтлоо өөдөө их цай байгаа ч үгүй ч юу. Усны шуудыг буцаад иртэл байх ч үгүй ч юу. Онжил хэлж ирвч хэлж болсон. Осон сан бүштэй